За гişүүд өглөөний мэнд хүргэе. Аудитын байгууллага гэдэг одоо төрийн төсөв санхүүтэй холбоотой хяналт шалгалт өрөөгөөжийг ингээд ярьдаг байгууллага гэж одоо бид нэр ойлгодог. Яг нарийнда төрийн мөнгө гэж бас байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр энэний цаана гарч ирэх үндсэн асуудал нь бид нэр төрд цугласан татвар төлөгчдийн мөнгийг үр ашгийг хянах. Тэгэхээр ер нь энэ төрийн үндсэн асуудал чинь өөрөө бид нар яг өнөөгийн бидний явж байгаа шийдлийн үндсэн асуудал чинь проблемын тулгымцаа үндсэн асуудал чинь улс төрчид гээд хэдэн нөхдүүд тэр тусмаа парламент дээр ард түмний татвар төлөгчдийн мөнгийг цуглуулж авчирчаад бусдын мөнгийг цуглуулчаад бусдын төлөө шийдвэр гаргах гэж байгаа ийм хүмүүс. Энийний цаана чинь бас өөр хуулиуд байдаг. Өөрийнхөө мөнгийг өөрийнхөө төлөө зарцуулах гэж байгаа ард иргэд бизнес эрхлэгчид өөрийнхөө мөнгийг бусдын төлөө, бусдын мөнгийг өөрийнхөө төлөө гэд. Тэгэхээр энэ дундаас хамгийн хариуцлагагүй шийдвэр гаргадаг нь бусдын мөнгийг бусдын төлөө зарцуулах гэж байгаа энэ төрийн шийдвэр гаргагчдал гэж одоо үздэг. Тэгэхээр энийг хянана гэдэг бол өөрөө тийм одоо хамгийн түүхтэй эрх мэдэл бүхий хэсгийн гаргачихсан шийдвэрийг. Тэгэхээр одоо энэний цаана уг нь бол баахан татвар төлөгчдийн мөнгийг, бусдын мөнгийг цуглуулчаад бусдын мөнгийг бид нэр тараачаад дахиад энийнд аудитын байгууллагаар хяналт хийлгэнэ гэдэг энэ нэг том бодлогыг уг нь бол бид нэр өөрсдийнхөө мөнгийг өөрсдийнх нь төлөө буюу бага татвараар, бага төрөөр, цомхон төрөөр хийлгэх одоо үндсэн нэг ийм бодлогын шилжилтэл одоо буруу тал руугаа Монголын төрдөр үе үед л ингээд явсаар ирсэн ийм л нөхцөл байдал одоо бий. Тэгээ бид нар бол нэг гараараа төрийг томруулдаг, нөгөө гараараа их мундаг хиндэг баатар болоод яг өнөөдөр одоо ингээд аудитын байгууллага бол үнэхээр нэг юм ацсан шалаатай хэцүү үед л байна гэж миний хувьд боддог. Яагаад гэвэл яг саяныхаар төсөв хамгийн их томорчихсон, төр хамгийн их томорчихсон, төрийн өмчт компаниуд нь хамгийн их томорчихсон. Энийн дээр одоо ч хяналт хийх гэж байгаа. Дахиад дээрэс нь яг өнөөгийн улс төрийн нөхцөл байдал нь ийм их мөнгийг хянах гэж байгаа үед улс төрийн намуудын хамтрал, засгийн газрын хамтрал бий болчихсон. Улс төрийн томоохон шийдвэр дүгнэлт байр сууриа илэрхийлэхэд хэцүү ийм нөхцөл байдалд аудитын нөхцөл газар гэдэг энэ байгууллага өөрөө ийм ацсан шалаатай ийм л нөхцөл байдалд очиж байна. Тэгэхээр энийг одоо ацсан шалаа гэлгүй, энийг ийм улс төрийн дарамт шахалт гэлгүйгээр уг нь төрөөс хүлээсэн улсын хурлаас шууд томилогддог ийм одоо бусдаас хараат тус ажиллахын хуулийн бас боломж олцоотой байгууллагын хувьд олон зүйлүүдийг хийх ийм л шаардлагатай. Энэ дотор дахиад нэмээд хэлэхэд зөвхөн төрийн өмчт компаниуд гэхт эдийн засгт ямар их хувь хэмжээ эзэлж байгаа вэ? Тэгэхдээ төрийн өмчт компаниудын өнөөдөр төрийн өмчт компаниуд дээр зөвхөн одоо төрийн аудит хийн гэсэн хууль явж идэг. Энийний цаана төрийн өмчт компаниуд, энийний цаана зөвхөн төрийн аудит хийн энэ аудитэд итгэл. За тэр тусмаа бид нар компаниудыг олон улсын болгоё, нээлттэй болгоё, бирж зах зээл дээр гаргая гэж байгаа. Энэ үед жишээ нь одоо энэ шинээр хэрвээ томилогдоод бол аудитын байгууллагын дарга бас энийн дээр өөрийн байр суурьтай аль болох энэ төвлөрсөн тогтолцоог задлах мэргэжлийн байгууллагууд, хараат тус байгууллагууд, хөндлөнгийн байгууллагууд, олон улсын аудитын дэлхийн дэг жаяг руу орж ажиллах олон зүйл бидний ирээдүйн цаг дээр одоо хүлээгдэж гэн л гэж боддог. Тэгээд анхаарч ажиллах олон зүйл байна гэдгийг л хэлье дээ.